нийслэлийн ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн Зандан Балавагтай Ганчмэг багштай нэгэн Вэ ангийн Эрдмийн гүрэн өсгөлийн баяр хэлэхэд бэлэн болоод байна. Эрхэм хүндэт багш эцэг Бяцхан хорхон шавнартаа энэ өдрийн гал халуун мэндийг хүргье. За өнөөдөр бидний хувьд онцгой сайхан өдөр тохиож байна. 1-р ангийн 263 сурагчид маань уншиж үчиж бодож сурсны Эрдмийн их өргөөний босхийг баттаа алхаж байгаагаа тэмдэглэж хүүхэд төрийн амьдралын хамгийн анхны томоохон амжилтын нэг болох энэхүү баярын өдрийг тэмдэглэж байгаа баяртай сайхан өдөр байна. Та нар минь өнөөдөр өсөх холбож үг уншиж тоо бодож сурсан цаашдын сурах үйлсийн бат бүх суурин тавигдж байгаа юм шүү. Энэ амжилтад хүрэхэд хичээл зүтгэл гаргасан Эрдэмтэн багш болон Инхри Бяцхан шавнарын эрхэм аав ээж та нартай гүн талархал илэрхийлж байна. За хайр сурагчдаа та бүхэн улам их сурч хөдөлмөрлөх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За та бүхний өмнө гэрэлт ирээдүйн нээлттэй байгаа шүү гэдгийг уламжлаад таатай байна. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Баярлалаа та бүхэн. Эртний урдын цагт биш гин идүүгээ өнөө цагт гин. Манай 106 гэсэн дэлхийн ээвэр нутагт Эрдмийн мэдлэгийг дээдэлсэн нэгэн гайхамшигт Эрдмийн гүрэн оршин байлаа. Түүнийг залан чөлөөлөгчин Эрдэм мэдлэгийн уурхай болсон энэрэнгүй сэтгэлд Зандан Балавагтай Ганчмэг хэмээх ухаалаг удирдагч билээ. Түүний хамгийн ойрын түшиг хамтран зүтгэж туслах нь Провдор Жавагтай Нямхуу багш бөгөөд тэд хамтдаа олон шавнараа зөв замд хөтлөн Эрдмийн их үйлсийг бүтээн удирдах байна. Тэдний удирдаг их гүн нь монгол хэл, математик, сурах бичиг гэсэн 3 том аймагтай гин. Аймгийн манлайлагчид, гүнж нар, баатрууд нь өсөн том болж аавын бид хүнтэй танилж, агдын бид газар үз гэсэн ардынхаа сургаалыг дагаж аймаг орноосоо гараад алс газар явж ном эрдэм суран гүрэн улсын хаан хаад ноёд эрхэмсэг хатта сурсан мэдлэгээ гайхуулахаар иржээ. Эрдэм мэдлэгийн эхийг тавьдаг цагаан толгой 35 уулаа ах дүүшиг алаг